Сайн уу хүмүүс минь бүгдээрээ цоор шинхэн бичлэгээрээ уулзж байна. За энэ удаагийн бичлэг дээрээ Монголын сонин сайхан буюу монголоор юу вэ гэдэг хов живнийхаа бичлэгээр хэдүүлээ уулзж байна. За тэгээд миний сүүлд оруулсан бичлэг дээр нэлээд олон хүмүүс удаан хүлээлгдэг болж нэлээд удаан хүлээлэг гэх мэтчлэн комментуудыг бичсэн байсан. За тийм болохоор та нартаа аль болох хурдан мэдээлэл хүргэх гээд хурдан бичлэгээ хийх гээд яг өнөөдрийнхөө энд үрсээ аваад сууж байна. Тэгээд хэдүүлээ шууд үндсэн бичлэг рүү орцгоё. За хамгийн ихэнд яригдах сэдэв маань гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл байгаа. За яг бага насны хүүхдүүд, жирэмсэн болон хөхүүлээжүүд мөн аливаа асуудалд эмзэг мэдрэмтгий ханддаг хүмүүс маань бах юм бол хоош нь гүйлгэж агаад дараагийн сэдвээс эхлээд сонсорой. Яагаад гэх юм бол яг яригдах мэдээлэл нь нэлээд эмзэг сэтгэл хөдлөмөр зүйлийг хэдүүлээ ярих учраас таад маань хоош нь гүйлгэж аваад сонсорой гэж уриалъя. За яг уг асуудал нь 6 сарын 14-өөс 15-ыг шилжих шөнө өмнө Говь аймагт болсон хэрэг байгаа. За тийгээд яг 15, 16, 17-ны өдрүүдэд яг сошиал дээр энэхүү мэдээлэл нь ороод маш олон хүмүүсийн анхаарал хандалтыг аваад дургуутслыг бол хүргэсэн. Үүнд юу болсон бэ гэх юм бол өмнө Говь аймгийн цэргийн штабын орлогч дарга Пен салсан хамтран амьдрагч эмэгтэйг хээр очиж 12 цагийн турш хүчирхийлсэн гэдэг ийм мэдээлэл бол явж исэн. За тэгээд дараа нь болохоор яг энэ П гэдэг байгаа энэ хүний зураг хүргэн ороод сошиал дээр бол олон хүмүүст хүрээд олон хүмүүсийн уур бухимдал дургуутслыг хүргэсэн байгаа. Тус иргэн олон нийтэд яаж мэдгдсэн бэ гэх юм бол хохирогч эмэгтэйгийн үеэлэгч нь өөрийнхөө Facebook хуудасанд нэгэн постыг оруулсан байгаа. За үүнийхэн дараа товч цэгийн минийхэн ихчтэй нь холбогдоод 8 минутын урттай сурвалжлагыг хийсэн байгаа байхгүй. За үүн дээр бол ихч нь ингэж ярьдаг. Энэ хоёр хүн бол жил орчим хамт амьдарч исэн. Тэгээд яг хэрэг болох үеэр бол энэ хоёр салчсан байсан. Тэгэд иргэн Пен дүүгэн дуудаад хоёул хамгийн сүүлийн удаа ингэж уулзъя гэж дуудангуудаа тэр яг аймагаас нэг 20-30 км-ийн зайтай авч яваад дүүг нь 12 цагийн турш бол үнэхээр аимшигтай бүр ингэж нүднээс гартал аимшигтайгаар ингэж зодсон байсан гэдэг талаар бол ярьдаг. Тэгээд энэ бол анх удаа ингэж болж байгаа зүйл бол биш юм байна. Урд нь ер нь л ингэж дүүд нь гар хүрдэг, зоддог байсан юм байна л да. Тэгээд цагдаа дуудаад өгөнгүүт цагдаа дээр нэг хэдхэн цаг болчиход буцаад гараад ирдгсэн гинэ. Тэгээд гарч ирчээд бүр илүү ингэж зоддог, дарамталдаг, бүр 9 настай охиных нь хөлн дээр тамхиныхаа цогийг бүр унтрааж исэн гэх мэтчлэн зүйлүүдийг их чинь бол ярьж байгаа байхгүй юу. Энэ хоёр хүнд дундын хүүхэд байхгүй, харин хохирогч эмэгтэй хоёр хүүхэдтэй гинэ. Тэгээд гурлан нийлүүлж аваад гэр бүлийн хүчирхийлэл үлддэг байсан гэдэг талаар их чинь бол ярьдаг. Тэгээд дүүгийнх нь бичиж өгсөн гомдол юм байгаа шүү дээ. Тэдэн сарын тэдний өдөр ингэж цоцсон, тэдэн сарын тэдний өдөр ингэж хүчирхийлсэн гэдэг тэр гомдлыг ингээд харангууд дандаа ажлын өдөр байсан. Тэгээд их чинь цэргийн байгууллагт холбогдоод яагаад энэ хүн чинь ажлын өдөр ажиллаа хийхгүй гэр бүлийн хүчирхийлэл хийгээд явж идэм бэ гэдэг талаар бас ингэж холбогдсон гэдгсэн. Тэгээд яг энэ хүчирхийллийг үйлддэг байсан иргэн Пен болохоор ингээд хинч надад нөлөөлж чадахгүй. Ингээд ямар ч удирдлага албан тушаалын хүмүүс надад бол нөлөөлж чадахгүй гэх мэтчлэн бүр тэгж хэлдэг байсан гэж байгаа байхгүй. Яагаад гэх юм бол яг тэр эрэгтэйгийн их чинь бас яг энэ аймгийнхаа нэлээд том удирдах албан тушаалын хүн байдаг гинэ. Иргэн Пен яагаад удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ ийм аимшигтай яргалж, тамалж, зодож, за бэлгийн дор хүслээ ёс бусаар хангаж ийм авир гаргаад яваад байгаа цаад шалтгаан нь түүнд хүлээлгэх хуулийн хариуцлага буюу тооцдог албан тушаалтан байхгүй байсан байгаа юм. За яагаад гэвэл өөрөө өндөр албан тушаалтан аймгийн хэмжээнд нутгийн удирдлагын ордонд ингээд өндөр албан тушаал цол хэрэгмтэй алба хашж байгаа энэ хүн маань. За их чин гэд хүн мөн аймгийн нутгийн удирдлагын ордонд мөн өндөр албан тушаалтай. За ингээд намайг яаж чадахгүй энэ нутгийн удирдлага дотор байгаа энэ ордон дотор байгаа албан тушаалтнууд дарга цэрэг аймгийн засаг даргатай цагдаа прокурор намайг яаж чадахгүй гэж дарамтлагдаг байсан байгаа. За тэгээд хамгийн муухан тэр иргэн Пегийн их чинь энэ үйл явдлыг мэдээд цагдаа нар дүүг нь хайж байгаа гэдгийг мэдэнгүүтээ дүүтийг уцаар ирсэн гэж байгаа байхгүй. За дүүтийг уцаар ирэнгуудаа чи ингээд айл болох цутгах хэрэгтэй. Ингээд цагдаа нар чамайг хайж ийна. Би наад хүүхэнд чинь өвчин намдах юм аваад очиё чи ингээд тэгж зогт гэд бүр ингээд зааж өгч исэн гинэ. Энэ бүр амар муухай гаацтай Тэгэд тэр үеэлэгчийн ярьж байгаагаар дүүгээ яаж олж авсан бэ гэх юм бол яг цагдаагийн байгууллагт хандаад за цагдаагийн байгууллага цэргийн анги дээр нь очиод бүр даргаар нь яриулж олж авсан гэж байгаа байхгүй. Тэгээд их чинь очихдоо ерөөсөө цагдаа нартай хамт биш юм шиг баг ганцаараа юм шиг очиж жүжиглээд гэх юм цагдаа нар нуугдсан байж байгаад тэгэж жүжиглж байгаад иргэн Пэг бол барьж авсан гэдэг жисэн. Яагаад ингэсэн бэ гэхлээр яг нөгөө иргэн Пэг чинь өөрийг нь цагдаа нар хайж байгаа гэдгийг мэдээд за тэгээд дүүг нь бүр айлгаж исэн гэж байгаа байхгүй. Ингэ цагдаа нар ирэх юм байна. За хэрвээ цагдаа нар намайг барих гад ирэх юм бол хоёулаа хамт энэ машинт ингэж хүй шүү гэд бүр тэгэж айлгаж сүрдүүлж исэн гинэ. За тийм учраас нь цагдаа нар нуугдаад их чинь эхлээд ингэж очиод
болоод за тэгээд ихчийнх нь нөгөө нэг сошиал дээр тавьсан бичлэг байгаа шүү дээ. Тэр бичлэг нь яг тэгж бол хийгдсэн юм бэлээ. Ингээд энэ асуудал сошиал дээр сэвдэд бүр бөөн юм болсон шүү дээ. Ялангуяа Өмнө Говь аймгийн Facebook групп дээр бол нэлээд их явж исэн. Яг энэ залуугийн зургийг гаргаж ирээл, гэр бүлийнхний зургийг гаргаж ирээл бүр ингээд нэлээд бужинжаа гэдэг нь бол харагдчихсан. За энэ болгоных нь араас хохирогч эмэгтэйгийн үеэлэгч нь өөрөө нэгэн бичлэг бас хийсэн байгаа. За энэ бичлэг дээр болохоор одоо яг манай дүүгийн биеийн байдал бол үнэхээр муу байгаа, бараг эрүүл эрхтэн байхгүй гэдэг талаар ярьдаг. За хамгийн эхлээд яг Өмнө Говь аймгийнхаа эмнэлэгт хандсан гинэ. Тэгээд эмэгтэйчүүдэд үзүүлсэн чинь энэ хүн чинь ингээд эрүүл юм шүү гэж хэлсэн гэж аахгүй. Яг үндэ татвар үзлэг хийхэд урагдалттай, залталттай гарсан гэдэг жисэн. За тэгээд ерөөсөө болио Улаанбаатарт үзүүлээгээд Улаанбаатар руу авчирсан. Тэгэхэд нурууных нь 3 ясн хугарсан, татвар цусалталтай, за судснаас хагарсан. Ер нь л ингээд эрүүл эрхтэн байхгүй юм. Манай дүүгийн биеийн байдал үнэхээр муу байгаа. Одоо дүүгээл яаж иж байгаад ингээд эмчлүүлээд авчмаар байна гэдэг талаар бол ярьдаг. Тэгэнгүүтээ П-ийн талаар яриад ингээд П рүү дайрж болно, П-г үзээ ядж болно. Гэхдээ гэр бүлийнхэн рүү бити дайраач. Ээж нь өндөр настай хүн байдаг юм аа. Тэгээд одоо энэ хэргийг П хийсэн болохоос ш гэр бүлийнхэн нь ямар нэгэн тийм холбоо хамааралгүй штэ. Тийм болохоор та хэд манд бити ингээд дайраасаа гэж хүсэж байна. Энэ тал дээр яг жоохон ёс зүйтэй байгаад өгөөч. Бас үүнээс гадна хитрхи энэ хэргийг ингээд бити уулс төржүүлээч. Би ч гэсэн ингээд П дургу үрж байгаа, үзээ ядж байгаа. Одоо авах хэвээр бүхэл арга хэмжээнүүдийг ахуулна. Гэхдээ хитрхи ингээд бити гэр бүл рүү дайраач гэдэг зүйлийг бас ингэж хэлж гуйсан бэлээ. Би өмөрөхгүй энэ олыг би угаасаа өмөрөхгүй би эмхтэн их хүн ийм юм амьдралд өдийн наслахтаа харж үзээгүй. Тэгээ ганц гол юм бид нар өнөөдөр дүүгийнхээ эрүүл мэндийг бодож байгаа. Тэгээ сошиалд бас жоохон цензуртай хандаач. Эцэг эхийнхэн зургийг бити тавиач ах トゥ төрс атангийнхаа хэрэг тийм байдаг бол устгаад өгөөч гэж л хүсэж байна. Өнөөдөр би тэр бүрийг олон өмөрөхгүй хуулийн байгууллага шийднэ. Хуулийн байгууллага яа шийдэх ч гэсэн би харна. Үүнээс гадна энэ болгоноогоо ярьж байхдаа их чинь ингээл уйлчих гал байгаа хгүй те. Тэгэхээр бас үнэхээр ингээд ийм хэцүү асуудал бол болсон. Гэхдээ би бол энэ их чинь үнэхээр мундаг байна те. Ингээд дүүгийнхаа төлөө үнэхээр явж чадчихээн. Үнэхээр мундаг байна гэж харж байгаа. Үүнээс гадна яг тэр гэр бүл рүү бити дайраачаа гэл тэнгүүд энэ хүний ингээд сэтгэлнээс айгүй хөөрхөн бааз те. Ээж нь өндөр настай гэл одоо тэр хэргийг хийсэн хүн хэдий тийм муу хүн байсан ч гэсэндээ энэ хүн ээж рүү бити дайралтаа гэж хэлж байгаа нь мэдгүй надад л айгүй хөөрхөн санагдсан. Гэхдээ яг энэ хэргийн хувьд одоо яг тэр эргэн П-ийн хувьд бол яг үндэ миний ч гэсэн үнэхээр дургуй урж байгаа. Айгүй муухай гац тэ. Яаж эмэгтэй хүнд тэр муухай тэ ингээд мэдгүй одоо юу гэдэг эмэгтэй хүнд гар хүрдэг эрэгтэй хүнд бол би угаасаа дургу бүр ингээд яс махны бүр үнэхээр дургу яаж ингэж хийж чаддаг байна гэж бодож байна. Ялангуяа тэр хүүхдтэй нь тамхиныхаа цогийг одоо ингэж унгаасан ч гэж ахшаа тэр нот юу гэсэн үг юм бэ те. Үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөөд эхнэр хүүхдээ хангалттай сайхан жаргалтай амьдруулад те бүр ингээд нэг эр хүн шиг байж чадахгүй байж иж нэг өөрөөсөө одоо хүч сул доорой те нэг эмэгтэй хүнд ингээд тийм муухай гаргана гэдэг чинь амар муухай гац те. Нөгөө талаас болохоор яг хүмүүсээс тэгж яриад байлээ л те. Одоо нэг эмэгтэйд ингэж байгаа хүн тэр цэргийнхаа байран дээр цэргүүдэд яаж ханддаг болоо гэд хүмүүсээс айгүй ярьж илээ. Би бас үүнтэй маш их санал нийлж байгаа. Нэрэл эмэгтэй хүн ингэж хандж байгаа хүн нэр яадаг болоо гэж бүр ингэ бодоод байгаа байхгүй. Ялангуяа Монгол улсад бүр ингэ цэргүүдтэй холбоотой ямар амар асуудлууд гарч ирдэг билээ дээ те. За үүнээс гадна яг тэр П-ийн ихч гээд байгаа хүнийг бол бас би бүр үнэхээр гайхаж байна. Өөрөө адилхан ингэ эмэгтэй хүн байж те. Ингэ дүүдэ чи болохгүй бараг л нэрээ те уул нь ингээд дүүдээ хилээд зааварчлаад өгөхстэй хүн байтал бүр ингээд дүүгээ цутаалах га тэгнэ гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Тэгэд одоо л үнэхээр эдгээр хүмүүст тэр хууль нь яг үнэн шударгаар үйлчлээд авах хэвээр арга хэмжээг ингээд ахуулаасаа гэж хүсэж байна. Уг асуудлын талаар хамгийн сүүлд орсон мэдээлэл гэх юм бол Иргэн П-г цэргийн штабын албан хаагчийн өөрөлт ажиллаас нь чөлөөлж зэвсэгт хүчинд дахин ажиллах эрхийг нь бүр мөсөн хаажаа гэдэг ийм мэдээлэл явж исэн. Тэгээд яг энэ сэдв дээр өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэхэд бид нэр ингээд охтуудтай л хэлэх хэвээр маань чамд гар хурж болохгүй би талдаж болохгүй гэлтэй одоо бэлгийн болон одоо ингэж бие махбодын хүчирхийллийг авч болохгүй гэд октоодтаа л хэл гээд байдаг болохоос ш яг үнэндээ бид нар хөвгүүдээ бас айгүй сайн хүмүүжүүлэх хэрэгтэй байна. Хөвгүүдтэй хэлэх хэрэгтэй байна те. Эмэгтэй хүнд гар хурж болохгүй, эмэгтэй хүнийг зөвшөөрлөхгүй, битэн хурж болохгүй гэл яг энэ хүчирхийллийн талаар хөвгүүдтэй бүр багаас нь ахуулаад бүр ингэж байнгын хэлээд ягшталан заагаад өгчих юм бол тэр хүмүүс ч хүссэн хүсээгүй ухамсарт нь ойлгохдох байхгүй. Тэгэхээр бид нар хөвгүүдээ багаас нь бас л яг октод шиг хэлж ойлгуулах, сургах бас хэрэгтэй юм байна л да. Тэгээд одоо яг нэмэгтэй хүний энэ бэлгийн хүчирхийлэлд ордог, яг энэ бие махбодын хүчирхийлэлд ордог энэ асуудал ингэ зэгцрээсээ хуулаа бүр чангатгаасаа л гэж
хүсэж байна. Тэгээ та хэд маань үүн дээр бас юу гэж бодож байгаа вэ гэдгээ манайхан комент хэсэгт бичээрэй. За одоо бүгдээрээ дараагийн ярих сэдв рүү орцгоё. За энэ сэдв нь саяны хэд өдөр бол сошиалыг донслогсон нэгэн асуудал гарч ирсэн буюу Монгол болон Казак гэд хүмүүсийг талцуулсан, бужигнсан сэдв бол гарч ирлээ. Та хэд маань ямар нэгэн байдлаар бас харсан байх гэж бодож байна. За энэхүү асуудалд хамгийн их дуурсан, нөлөөлсөн хүн бол улсын хурлын гишүүн Наран Туяа буюу Нара байгаа. За тэгээд яг энэ асуудал нь юу болоод хаанаас яаж эхэлсэн бэ гэд би өнөөдөр хайлт гээд харлаа л та. За тэгсэн чинь 6 сарын 15-ны өдөр Ньюсцгийн мен дээр орсон улсын хурлын гишүүн Ав Бакирийн нэгэн яриа байгаа байхгүй. За үүн дээр юу гэж ярьдаг вэ гэхэлэр энэ бол нэг их гайхаад ах зүйл бол биш юм аа. Тэгээд манай Монголын консулын газарч гэсэндээ Хөх хотод ирээн дээр бол байдаг. Тэгээд иргэдэн олноороо төвлөрж байгаа газар одоо тухайн улсын консул нь байх нь бол тийм буруу зүйл биш юм аа гэдэг байдлаар тэр яриагаа өгсөн байгаа байхгүй. Гайх юм биш шүү дээ. Манай Монгол улсын консул ирээнд байна, Хөх хотод байна. Тийм ээ, чинь иргэд илүүгээр олноор төвлөрсөн газар консул байгуулдаг. Ингээд л үзэгдэл шүү дээ. Яг нь баяуулгийнхэр л манайхан тэгэл гайхаал пүүх баахал гэдэг юм чинь дээ. Нэг нөгөөлөхөд 1992 оноос хойш давхарцсан дагавар 60 орчим мянган одоо Монгол улсын иргэн Казак иргэд Казахстан руу шилжсэн. Одоо ингээл хоёр талд ажиллаад нэгдүгээр нь чинь эдийн засгийн маш том урсгалыг бий болгож байгаа. Энд ажлын байр болдохгүй Казахстанд очиж ажиллаад хэдэн төгрөгөө Монгол улсад очираад одоо баялаг яаж хөгжиж байгаа та бүхэн харж байгаа шүү. Тэгсэн чинь үүнийг Нара ширлээд энд нэг зарчим хүндэгдэх ёстой шүү хүмүүсээ. Баян үлгэд Монгол улсын иргэд амьдарч байна уу? Казахстан улсын иргэд амьдарч байгаа юу? Яхаараа тусгаар тогтносон улсын нэг аймагт консулын газар нээдэг билээ. Юу болоод байна? Баян үлгэжүүд биднийх монголчууд юм уу? Казахстаних юм уу? Ямар хэцүү үед нь нутаг олгож өдийг хүртэл 100 жил эдээшин тасаад монголчууд болсон биш үү? Яхаараа тусдаа улс шиг аймагт элчин ям консулын газар барих гэвэ гэд ийм постыг оруулсан байгаа байхгүй. За тэгээл үүнээс нь болоод ерөн сошиал дээр хүмүүс одоо таалцаад маргаад бол эхэлсэн гэж харагдсан. Тэгээд үүнтэй холбоотойгоор Наран Туяа Нара гишүүн бол хэд хэдэн постуудыг, лайвыг, бичлэгүүдийг бас оруулсан байгаа. Тэгээд та нартай бүгдийг нь одоо уншиж өгөхгүйгээр маш товчхон гол утга санаануудыг яриад өгье гэж бол бодож байна. За дараагийн постэнд болохоор тэрээр одоо баян үлгэжүүд маань ерөөсөө одоо ингэж консулын газар нээгээд өгөө бид нар ингэ хэцүү байна гэдэг гомдол санал өргөдөл юмыг өгөөгүй байхад яагаад заавал ингэж нээх гээд байгаа юм бэ? Энэ бол яалтчгүй улс төртэй холбоотой шүү. Одоо ингэж улс төр энэ зүйлд ингэж ороод байна гэдэг утгатай постыг оруулсан байгаа. Ингээд пост юмнууд оруулаад исэн чинь Казакууд Нара руу нэлээд дайрсан юм байна л да. За тэгсэн чинь дараагийн постн дээр болохоор Казакууд над руу дайраад доромжлоо гэд надаа юу ч наалдахгүй. Харин тусгаар тогтносон Монгол улсад те одоо өөр улсын нэг л консул элчин байхад одоо хангалттай юм биш үү гэдэг постыг оруулсан байгаа байхгүй. За үүнийхээ дараа яг Баян үлгийн одоо аймгийн зар гэдэг Facebook групп дээр орсон нэг постыг мөн оруулсан байгаа. За энэ постн дээр нь болохоор Нарагийн өмнө оруулсан нэг постыг нэг хүн скриншот хийж оруулангуудаа report гэдэнгүүт ингээд Казакаар нэг юм бичсэн байгаа байхгүй. За энийг нь бол яг Казак хүмүүс л уншиж ойлгох байх гэж бодож байна. Тэгсэн чинь Нара яг тэр үгийг нь оруулангуудаа энэ одоо юу гэсэн үг юм болоо одоо аймагаараа нийлээд намайг report хийгээл гэж байгаа юм шиг байна гэдэг бас нэг постыг оруулсан байсан. Эдгээр үйл явдлаас нь бол яг ингээд Монгол Казак гэдэг одоо ингээд бөөн талцал бөөн юмнууд ингээд болж эхэлсэн байгаа байхгүй. За тэгсэн чинь 6 сарын 16-ны өдөр яг улсын хурлын гишүүн сайд Ав Бакиртай хамт авахулсан зураг оруулангуудаа за одоо хэдүүл ингээд Монгол Казак гэдэг ингэж талцаад яах юм бэ? Тэгээд бас өөрөө энэ Казак түмнээсээ уучлалт хүсье гэдэг утгатай нэг постыг оруулсан байгаа байхгүй. Тэнгүүдээ яг энэ постны хамгийн гол утга учир нь юм бол одоо ингээд Казакууд дахиад ийм консулын газар нээнэ гэж тэгж яхад магадгүй манай улсад олон хятад хүмүүс ялаа гэхэд хятадууд бас консулын газараа нээн гэд ингэх юм бол яг яах юм бэ гэдэг байдлаар одоо ингэ хандж байгаа байхгүй. Тийм болохоор цаашдаа ингэ зөв гаргалгаа гаргахын тулд битүүрээс ингэ ярилцаад ингэ сууж ийна гэдэг утгатайгаар энэ постоо оруулсан байгаа. За тэгснэ яг энэ постоо оруулсныхаа маргааш нь буюу 6 сарын 17-ны өдөр бас нэгэн урт постыг оруулсан байгаа. За энэ постн дээр болохоор хүн уучлалт гуугаад татсан бити ингэ давраад байгаарэ бүр ингэ над руу дайраад доромжлоод байгаа хүмүүс байна гэл тэнгүүтээ өөрлөө нь одоо ямар сэтгэл ирсэн, ямар чат ирсэн гэдэг талаар бичсэн постыг оруулсан. За тэгээд 6 сарын 18-нд болохоор яг энэ Баян үлгэцийг имэн гэдэг Facebook дээр орсон нэг зургийг оруулаад за энэ зурган дээр нь болохоор Казак Монгол үндэстэн хоёрын хооронд яс хаяхаа зогсоо гэдэг нь ингээд Нарагийн зураг байдлаар нэг зургийг оруулсан байхгүй.
яг энийг нь өөрийнхөө Facebook дээр скриншот хийж оруулангуудаа за мөн очнууд минь хүний зураг илтвлээд та нар ингэх тусам галаа өөртөө өрдөж байгаа шүү. Яахав гэд хаях гэтэл яг юунууд вэ? Өөртөө царайтай холцсон мó хаашийн хаахаа гэдэг одоо энэ постыг оруулсан байгаа байхгүй. За тэгээд энэ постноос 1400 реакшныг бол авсан байсан. За үүнээс гадна бас нэг постыг оруулсан байгаа. За энэ постныхон зураг гэх юм бол яг нэг юм комент хэсэг дээр л нэг хүн бичсэн юм шиг байгаа байхгүй. За тэгээд энэ зурган дээр нь болохоор яг нэг юм илжигний зурган дээр Монгол улсын далбааг тавингуудаа арслангийн зурган дээр ингээд Казахстан улсын далбааг тавьсан нэг тийм зураг бол байсан. Тэгэд энийг нь оруулангуудаа та нар өөрсдөө ингэж илжигч байгаа шүү те Казакуудаа гэдэг гих мэтчлэн ийм постуудыг бас оруулсан. Энэ бүхний араас 6 сарын 19-ний өдөр өөрийнхөө Facebook хуудаснаа 33 минутын урттай нэг лайв хийсэн байгаа. За энэ лайв дээр яг юу гэж ярьдаг вэ гэхэлэр одоо энэ бүхний эхлэл хаанаас яаж тавигдсан бэ гэхэлэр одоо энэ жил Монгол улсын ерөнхийлөгч Казахстан руу айлчлалаар очсон гинэ. За ингэж айлчлалаар очиход нь Казахстан улсаас одоо яг Баян-Өлгийн аймагт өөрсдийнхөө одоо консул элчин хариулах хүслийг бол гаргасан. За тэгсэн чинь яг ерөнхийлөгч болоо одоо гадаад харилцааны яам бол хүлээж аваад ийм ажил хэрэг болохоор одоо ингэж ажиллаж байгаа гэж аахгүй. Тэгээд яг үүнийг нь улсын хурлын гишүүн Авай Бакер тэр сайтад ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн байгаа байхгүй те. Энэ бол ингэж ямар нэгэн одоо гайхаад ингэж байх асуудал бол биш ээ. Тэгээд Монголын консулч гэсэндээ Хөх хотод одоо ирээн дээр байдаг штэ гэдэг байдлаар тэр ярилцлагыг өгөөд за үүнээс нь улбалаад яг наара энэ юу болоод байна гэл сошиал дээр дуурч хэлсэн байгаа байхгүй. Тэгэд үүнийгээ яг энэ лайв дээрээ ярьдаг. За үүнээс гадна яг түрүүний нэг постн дээр одоо дурдсан штэ те. Яагаад Баян-Өлгийн аймгийн иргэд өөрсдөө ингэж те бид нарт ийм хэцүү байна, тийм байна гэд ийм консулын газар ийм элчин одоо бариад өгөөч гэдэг санал хүсэлт өргөдөл өгөөгүй байхад зүгээр нэг те улсын айлчлалаар яваад зүгээр нэг ерөнхийлөгч одоо хэлсэн үгээр энийг ингэж хийх гээд байгаа юм бэ гэдэг байдлаар энэ лайв дээр бас ярьж байгаа байхгүй. Мөн тэрээр тус лайв дээрээ энэ асуудлыг бүр ингэж томруулсан, талцуулсан хүмүүс бол Казакууд өөрсдөө шүү. Яагаад гэх юм бол бид нар руу айгүй их дайрж ийн, доромжилж ийн. За тэнгуүтэ манай Монголын түүхийг хүртэл одоо гуйлах хэмжээний зүйлүүдийг одоо хийж штэ. Одоо жишээлбэл бид нар бараг л энэ газар нутагт ингэж амьдардаг байсан монголчууд өөрсдөө ирсэн гэх мэтчлэн бүр ингэж түүхийг гуйлах хэмжээний зүйлүүдийг бол хийж ийна гэдэг талаар ярьдаг. За мөн Баян-Өлгийн аймагт ажиллаж амьдардаг одоо монголчууд маань над руу их чат бичсэн. Тэгэд яаж хохирсон бэ гэдэг талаараа надтай хуваалцсан гэдэг талаар ярьдаг байхгүй. Үүн дээр яг юу гэсэн бэ гэх юм бол одоо амьдардаг газарт нь одоо Казакууд очоод оршуулгын газар ингэж хийгээд тэг мэдээч хэрэг хүмүүс оршуулгын газар хийгээд тахт яг тэр газар нутаг дээр амьдарч байсан хүмүүс өөр тийш ингэж нүүн штэ те тэгэж ингэж одоо нүүдэг байсан. За үүнээс гадна худалдааны амиа хийхдээ одоо монголчуудад өөр үн хэлдэг. Казакууд одоо Казакуудтай юм зардаг үнэн нас өөр үн хэлдэг ингэж одоо ялгарлан гадуурхах гэх юм уу да. Тийм үйл ажиллагаануудыг бол хийдэг. Мөн үүнээс гадна яг Баян-Өлгийн аймагт монгол хүн ажилд ороход бол үнэхээр хэцүү байдаг. Казакуудаа илүү их ажилд авдаг, монголчуудыг авдаггүй ч юм уу яг юм ялгарлан гадуурхах үзэл маш их байдаг гэдэг талаар ярьдаг. Бас түүний яг энэ лайв дээрээ ярьдаг нэлээд сериусны зүйл нь юу вэ гэхээр Баян-Өлгийн аймагт байдаг хүмүүс ихээхэн хэмжээний тэтгэмж авдаг гинэ. Ер нь бусад аймагуудаас илүү Баян-Өлгийн аймгийн хүмүүс яг тэтгэмжийг бол илүү их авдаг. Тэгэхээр одоо нийгмийн даатгал төлөгчдийн одоо мөнгө ялангуяа Баян-Өлгийн аймаг руу те яг тэр Казак хүмүүс рүү ихээхэн очдог гэдэг зүйлийг гаргаж ирсэн байгаа хгүй. За тийм болохоор одоо бусад яам юмнуудтай те одоо яг тэр статистик тоог харъя гэдэг юм хүсэлтэй бол өгж байгаа гэдгийг бас хэлсэн байгаа. Үүндээ яг одоо Казак иргэд хэдэн төгрөгийн тэтгэмж авч ийн яг ямар хүмүүс одоо тэтгэмж аваад байна гэдэг талаар нь харах гад хүсэлтэй өгсөн байгаа гэсэн. Мөн наара гишүүний ярьж байгаагаар болохоор яг Казакчууд одоо хүүхдүүдээ аав ээжийнхээ нэрлүү шилжүүлэнгүүтээ одоо ингэ төрсөн аав ээж нь байхгүй гэдэг байдлаар тэтгэмж авах бас зүйлүүд байдаг юм шиг байлаа гэдэг зүйлүүдийг гаргаж ирж ярьж байгаа байхгүй. Мөн тэрээр энэхүү лайв дээрээ одоо Казак Замира гишүүний талаар бол ярьдаг. Тэгээд Замира гишүүний одоо ингэ хийж байгаа одоо үг үйлдэл надад нэг л биш юм шиг харагдаад байсан чинь яалчгүй Казакууд бол үнэхээр өөрсдөө биш хүмүүс байна гэдэг талаар бас ингэж дугуйч ярьсан байгаа. Казак эмэгтэй хүн ингэж одоо тэг дандаа эрэгтэй хүн юу яадаг бид нар гендрийн бодлохоороо Замира гэдэг эмэгтэйг бид нар дэвшүүлээд нийт иргэний зориг ногоо намын дэмжигчдийн хүчээр тэр дундаа намайг дэмждэг монголчуудын хүчээр Замира гэдэг хүн улсын хурлын гишүүн болсон. Энэ бол казакчуудад тэр дундаа казак эмэгтэйчүүдэд надтай ажиллахан казак эмэгтэйчүүдэд одоо өгж үзүүлж байгаа хамгийн дээд хүндлэл гэж би өөртөө бодсон. Харин эсэргээр энэ хүнийг улсын хурлын гишүүн болсон цагаас хойш надад казак хүний тухай миний бодол мэдрэмж өдөр бүр доошо шат уруутсан. Казак хүн гэж ийм байдаг юм уу, ийм увайгүй байдаг юм уу гэсэн бодлыг Замирад
төрүүлээд явж итэл дээрэс нь казак монголчуудын орж ирж доромжилж байгаа доромжлын үгнүүд зөвхөн намайг биш Монгол улсын талаар Монгол улсын бусад халах монголчуудын талаар бусад үндэстнүүдийн талаар энэ ярьж байгаа, бичиж байгаа сэтгэлүүд дэндүү айгутмаар байна. Тэгсэн чинь Замира гишүүн нь Real News дээр болохоор Нара гишүүний талаар бас ярилцлага өгсөн байгаа байхгүй. За энэ яриан дээр болохоор наран туяа Нара гишүүн бүх юмныг мушгин гуйлж арт өмнөний дунд ясгаж болохгүй гэдэг одоо ийм үгийг хэлсэн юм байна. За тэгээд Нарагийн оруулсан дараагийн пост нь гэх юм бол Баян Улгийн аймгийн удирдлагууд хуралдаж байна гинэ гэтэнгүүтээ нэг зургийг оруулсан байгаа байхгүй. За тэр зураг дээр нь болохоор яг тэр хурлын өрөөнийх нь голд яг энэ Баян Улгийн аймгийн сүлд тэмдэг байт юм байна. За тэрнийх нь хажууд Монгол улсын төрийн сүлд байхгүй. Тэгээд яагаад те энэ голт нь Монгол улсын төрийн сүлд биш ингээд өөр юм байгаа юм бэ гэдэг байдлаар яг энэ постоо оруулсан байгаа байхгүй. Гэхдээ одоо яг энэ постыг нь буцаад хүмүүс Нара гишүүн рүү нэлээд дайрах одоо үйл ажиллагаа болгосон байгаа. Яагаад гэх юм бол энэ бол зөвхөн Баян Улгийн аймагт ингэж тавьдаггүй байгаа байхгүй. Бусад аймагуудын яг ийм өрөөнийх нь голд тэр аймгийнхаа сүлд тэмдгийг тавьдаг зургнуудыг нь бол хүмүүс гаргаж ирсэн. Энэ бол зөвхөн Баян Улгийн аймаг биш ээ. Ер нь бусад аймагуд ч гэсэндээ яг энэ голдоо өөрсдийнхөө л нэм сүлд тэмдгийг бол тавьдаг. Тэгсэн чинь Нара гишүүн яг үндэ өөрөө Монгол улсын төрийн сүлдийг хаана хадгалж исэн билээ гэж хүмүүс яриад байгаа байхгүй. Тэгээ та хэд мань санаж байвал ягаа нөгөө Нара гишүүний гэрт хулгай орлоо гэж бөө юм болж исэн шүү дээ. Тэгээд яг тэр бичлэг дээр нь Монгол улсын сүлд өөрийнх нь бол бүр крашд хадгалаастай байсан шүү дээ. Хүмүүс одоо тэгээд яг тэр зураг бичлэгийг дахин гаргаж ирсэн байгаа. За тэгээд хүмүүс нөгөө нэг өргөдөл гээд ямарваа нэгэн асуудал дээр те хүмүүсийн гарын үсэг зурулаад ямар нэгэн үйл ажиллагааг ямар нэгэн одоо хүмүүсийг ч гэдэг юм уу татан буулгах нэг тийм үйл ажиллагаанууд хийгээд байдгийг шүү дээ. Тэгсэн чинь үүн дээр наран туяа Нара гишүүн дээр бас нэг зүйл гарч ирсэн байгаа. За үүн дээр болохоор улсын хурлын гишүүн наран туяа Нара үндсэн хууль зөрчиж цөөн хүний эрхийг доромжилсон гэд гарын үсэг зурулж эхэлсэн юм байна. Тэгээд энэ болохоор нийт 70 гарын үсэг зурулах хэрэгтэй байна л да. Тэгсэн чинь Нара өөрөө үнийгээ скриншот хийж орлонгуудаа намайг буулгаад нийт монголчуудыг хилэн л батраад гэхээс би угаас буусан ч яхав суусан ч яхав байгаа хүн шүү дээ. Алийг өртөөгчд нь та нар өөрсдөө шүү гэж хэлээд байгаа бөгөөд анханасаа шалгаж тогтоодог хүмүүс нь баримтыг үндэслэх байлгүй дээ. Монголын асуудлыг Монголын төр засгийн асуудлыг казак утангаараа шийдчихдэг бол энэ харин бидний тусгаар тогтнолд занал хийсэн үйлдэл болно шүү гэдэг постыг бас ингэж оруулсан байгаа хгүй. Аратай холбоотой ярих дараагийн пост гэх юм бол нэлээд сериусны нэг пост бол байсан. За үүнийг нь би яг өөр хүний оруулсан нэг постоос харсан байхгүй юу. Энэ яг юу болоод байна гэдэг байдлаар оруулчихсан байсан байхгүй. Тэгээд үүн дээр нь яг юу байсан бэ гэхэлэр одоо ингэж Нара өөр нэг хүнтэй ингэж чатлаад те энэ бүх хийгээд байгаа бичээд байгаа зүйлүүдээ ингэж мөнгө аваад бичээд байгаа юм шигээр харуулсан нэг тийм скриншотууд шиг ийм зургнууд бол явж исэн. Тэгээд үүнд нь ямархуу одоо бичээсүүд байсан бэ гэх юм бол одоо яг Нара бичсэн юм шигээр харуулсан дээр болохоор бүр стрессдчлээ энэ тэндээс элдэн мессеж ирээд гэд тэгсэн баахгүй. Тэгсэн чинь нөгөө чат бичиж байгаа хүн болохоор санаа зовлтгүй. Миний хэлснээр бичээд бай. Нөгөө буулш хүүхдүүдийн халамжийг сайн яриад өгөө гэтэнгүүтээ харин ажилсаа хөдөлмөрч тусч сайхан сэтгэлтэй талаас нь битээ ярьж бичээрэй гэд бичсэн баахгүй. Тэгсэн чинь Нара болохоор ярихгүй сценарийн дагуу явна. Чи хэлсэндээ хүрэн шүү хурдлагыг бодоорой ах гэл мөнгө ингээд хурд өгөөрэй гэх мэтчлээ нэг иймэрхүү чатуудыг бичсэн байсан баахгүй. Тэгээ би бас үүнийг нь харшаад гайхаад энэ одоо нэрийн болов худлаан болов гэд гайхажсэн чинь Нара өөрийнхөө Facebook хуудаснаа яг тэр зургуудыг бас оруулсан байгаа. Энэ яг юу юм бэ? Ямар ядуу сэтгэдэм бэ гэтэнгүүтээ одоо иймэрхүү зүйлүүдийг бол яг шалгадаг газар нүгч шалгуулна гэдэг байдлаар тэр постоо оруулсан байсан. За тэгээд энэ асуудлаас болоод маш олон хүмүүс Нара руу дайрсан байгаа. Тэгээд нэлээд том одоо тий нухацтай яригдах зүйлүүдийг та нартай ярьж өгье гэж бодлоо. За хамгийн ихнийх нь болохоор Нарагийн хийсэн нэг бичлэг байгаа байхгүй. Үүн дээр Нара ингэж явж исэн чинь нэг хитэн эмэгтэйчүүд ингэж тойрч зогсоод тий Нара руу ингэж айгүй их дайрал бараг цохиж аваад байгаа нэг тийм бичлэг бол явж исэн. Тэгээ Нара өөрөө үүнийг оруулахдаа барж бандаа хасгууд өрөвч Монгол өрлүүгээ өршүүлүүлж үлддэг түүхийг бид тавтахгүй шүү гэд яг тэр бичлэгийг шеэрлсэн байгаа байхгүй. Энэ дээр бол ингэж Нара явж байгаа л тэр хүмүүс айгүй ингэж дайрал зохиол нэг тиймэрхүү үйл явцал харагдчихсан. За ингээд нэг ийм асуудал юм. За миний жүжигчинд ерөөсө хамаагүй. Чи надруу тарина. Хаанаас андаа цайгаар явж байгаа хүмүүс юм бэ? Чи яагаад ийна? Энэ одоо юу болсон? За яг ийм болсон. Энэ ихтэйчүүд надруу дайрч. Ханаас ирсэн ихтэйчүүд. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны гадаа ирээд би за энэ үнийг хараа. За би хамгаалалтаа газар орё. Энэ ямар
Дараагийн Нара руу дайрсан бичлэг гэх юм бол яг энэ үнэн яриа улс төр судлаач Жимбат гэдэг хүний оруулсан бичлэг байхгүй. За энэ бичлэг дээрээ Нара бол даалгавартаагаар халтуурныхаа ажлыг хийж яваа хүн шүү гэд ийм текстийг ч бичсэн. Тэгээд энэ бичлэг дээрээ ч гэсэн энэ хүн яг иймэрхүү байдлаар ярьдаг байгаа. За үүний дараа болохоор 20 цэг эмэн дээр бас орсон нэг бичвэр байгаа. Энд дээр болохоор яг Нара болон одоо найруулагч Баатар хоёрын зургийг оруулангуудаа эх орноосоо муусан казакуудыг хөөе контент зохиосон хүн нь Херо Баатар Бэжэ гэдэг ийм нийтлэл одоо постоос орсон байгаа байхгүй. Дараагийн хүн нь лайв ч мөн хэрнэгаа за тэрээр Нарагийн талаар бичгтэй болохоор төрийн толгойд садар булайн новшнууд гарвал төр улсыг самруулдаг гэдгээ Нара гэж балаа авгаа иргэдээ бити яс үндэс гарал үүслэр нь хаалган бутархаад байгаа ч гэд нэг ийм урт бас постыг оруулсан байсан. За тэгсэн чинь үүнийг Нара бас өөрийнхөө Facebook дээрээ шеэрлэнгүүтээ эргүү хармал аригчин минь гэд эхлээд бас нэлийн урт постыг бол оруулсан байгаа. Үүн дээр болохоор яг нүг ярьж ирсэн шүү дээ. Бусад улс үндэстнүүд ч гэсэндээ дахиад консулын газар ингэ байгуулна гэх юм бол одоо зөвшөөрөх юм уу яах юм яг ийм асуудал үүсээд байна гэдэг байдлаар энэ пост оруулсан байгаа байхгүй. Дараагийн хүн гэх юм бол одоо нэг сайд Ав Бакир байгаа шүү дээ. За тэрээр бас энэ асуудлаар сайтуудад ярилцлага өгсөн байлээ. За энэ ярилцлага дээрээ болохоор өөрийн хулгай цэлгийг яригдахаар үндэсний цөөнхийн асуудлыг сөхөж тавьдаг технологи юм шиг санагдаж байна гэд яг тэр ярилцлага дээрээ бол ярьсан байсан. Мөн үүнийг нь бусад сайтууд ингээд пост байдлаар оруулсан байлээ. За тэгээд энэ асуудал бол мэдээж хэрэг Монголын сошиал дээр бол бүр ингээд донслогсон маш том асуудал яригдчихэж байгаа штэ. Үүнээс нь хамаарад Facebook контент бүтээгчид болон YouTube сувгууд дээр яг энэ казак Монголын талаарх одоо баримтат кино одоо түүхүүдийг гаргаж ирсэн тийм бичлэгүүдийг хүмүүс нэлээд их тавьж илээ. Тэгэд үүн дээр яг юу болж исэн бэ гэх юм бол одоо тэр яг Богд хааны үед байгаа байхгүй. За яг тэр үед Орос болон Манжийн дарангуйллаас одоо казак арт түмэн цухтаж одоо нүүдэллэж явж байгаад яг Монголын газар нутаг дээр ирж бол ингэ суурьж исэн. Тэгээд яг тухайн үед Богд хаан бол бас яг Манжийн дарлаас гарч исэн үедээ ингэ давхцсан гэж аахгүй. За тийм учраас нэг казакчуудад яг тэр Баян үлгийн аймаг дах газар нутгийг одоо өгөөд тэндээ бол ингэ суурьшуулж исэн. За яг ийм одоо түүхтэй арт түм юм байна л да. Тэгээд яг хүмүүсийн бас бусад яриад байгаа зүйл нь юу гэх юм бол одоо ингэ казак хүмүүсийг ялгуурлаа гэдэг асуудлыг хүмүүс нэлээд яриад байна. Яг үндэ казакуудыг монголчууд ялгуурлан гадуурхсан асуудал юусоо байхгүй. Хэрвээ тийм байсан бол ядчил одоо хятад улс шиг хятадууд өөр монголчуудыг яаж өөрсдөө одоо уусгаж зөвхөн хятад хэлээр ярих одоо тийм болгож байгаа билээ гэтэл бид нар ерөөсөө казакуудыг тэгээгүй. Казакууд одоо тэр баян үлгээд ингэж суралцаж явдаг тэр сургуулийн систем нь хүртэл яг казак хэлээрээ ярьдаг өөрсдөө казак үндэснийхээ уламжлалаар амьдардаг ийм хүмүүс шүү дээ. Тийм болохоор бид нар ерөөсөө ялгуурлсан, дээрлэгсэн ийм асуудал бол ерөөсөө байдаггүй гэдэг байдлаар хүмүүс яг тэр контент дээрээ бичлэгүүд дээрээ ярьж байгаа гэдэг нь бол харагдчихсан. Уг асуудалтай холбоотой заавал яригдах бас нэг зүйл нь юу вэ гэх юм бол одоо яг энэ асуудал чинь ингээд сошиалэр бөөгөн юм болол ингээд гарч ирж байгаа шүү дээ. Тэгсэн чинь телевиз болон сайтуудаас одоо тэр Баян үлгийн аймгийн удирдлагуудаас яриа авах гээд очсон байгаа байхгүй. За ингээд яриа авах гээд очсон чинь тэр хүмүүс нь монголоор ярьж чаддаг хүмүүс исэн. Яагаад гэвэл яг казак хүмүүс казакаар л ярьдаг хүмүүс байгаа байхгүй. Тэгээд энэ бичлэг нь задраад бас маш олон хүмүүс уурлаж бухимдаж дургуутсан гэдэг нь бол харагдчихсан. Көрбөтөр кеше biraz бибрикетлердей болгон мына саргүлжар багтдагда. Яагаад Монгол улсын газар нутагт Баян үлгийн аймагт амьдарч байгаа хүмүүсэж монголоор ярьж чаддгүй юм бэ? Яагаад тэр удирдлагууд дээрээ казак хүмүүсийг тавьж байгаа юм бэ гэдэг асуудал хөндөгдөж гарч ирж байгаа байхгүй. За үүнээсээ хамаарад бүр цаашлаад боловсролын яам руу хүртэл ингэж одоо орж байгаа юм билээ л дээ. Яагаад казак хүмүүс монгол хэл мэдгүй байна? Боловсролын яам дээр үүнээр яг ямар арга хэмжээг авч байгаа вэ гэдэг талаар яригадаад тэгээд яг боловсролын яамны сайтаас нэр авсан байгаа байхгүй. Үүн дээр яг боловсролын сайд юу гэж хариулсан бэ гэхээр бид нар яг Баян үлгийн аймгийн боловсролын салбарт яг энэ монгол хэл чиглэлээр бол арга хэмжээ авах гээд ингэж явж байгаа. Тэгээд арга хэмжээ авч эхлэхжсэн чи яг шүлхийн өвчин гарчихсан. Тэгээд одоо тийш орж чадахгүй байгаа гэж байгаа байхгүй. Тэгээд Баян үлгийн аймагт боловсролын салбар яг яаж яваад байна вэ гэхээр 1-ээс 3 дугаар анги хүртэл нь яг казак хэлээ үздэг гинэ. Тэгээд 4-өөс дээш болохоор монгол хэл нэмэлтээр үзээд бол явдаг. Гэхдээ монгол хэлний багш нар нь өөрсдөө монгол хэлэндээ тийм сайн биш хүмүүс байдаг. Тийм болохоор казакууд одоо Баян үлгийн аймагт монгол хэлний мэдлэг тийм одоо сайн биш байгаа. Гэхдээ бид нар үүн дээр тун утахгүй юм томоохон арга хэмжээ аваад энэ салбарыг бол өөрчлөөд явна гэж бол хариулсан. Уг асуудалтай холбоотой хамгийн сүүлд яригдах зүйл гэх юм бол гадаад харилцааны яамны гаргасан мэдээлэл байгаа. Гэхдээ энэ мэдээлэлээ өөрсдөө пэйж дээрээ шууд бичиг байгаа хгүй. Одоо Нямдава Равтандоч гэдэг хүний Facebook дээр оруулсан пост байгаа. За энэ постоо 6 сарын 22-ны өдөр бол оруулсан. Тэгэд гадаад
харилцааны яамныхаа пэйж дээр яг энэ постгийн зүгээр шеэрлж гисэн байсан. Мөн гадаад харилцааны одоо яамны сайд яг энэ постыг мөн өөрийнхөө Facebook хуудаснаа шеэрлж гисэн гэдэг нь бол харагдчихсэн. Тэгээд энэ бол нэлийн урт пост байгаа байхгүй. Тэгээд би яг ингээд гол агуулга нь яг энэ юм байна да гэж бодсон зүйлээ та нарт уншаад хүргэж гэж бодлоо. За үүнээр Монгол улсын ерөнхийлөгч Хүрс бүхэн бүгд найрамдах Казахстан улсад энэ онд хийсэн хариу төрийн айлчлалын үеэр төрийн тэргүүнээр хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн хугацааны ололт амжилтыг дүгнэн стратегийн туршлагын харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс бүс нутгийн давцандах хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх талаар санал солилцоог. Энэхүү айлчлалын үеэр хоёр улсын худалдааны эргэлтийг 500 сая $5 хүргэх, энэ хүрээнд тээвэр логистикийн тулгамдж буй асуудлыг шийдвэрлэх, соёл аял жуулчлалын харилцааг гүнзгийрүүлэх, хүүхэд залуучуудын спортын салбарт харилцааг өргөжүүлэх, аж ахуйн нэгж хоорондын харилцан ашигтай бизнесийн орчныг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг өргөн хүрээний асуудлаар ярилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тогтсон. Тэр ажлыг хэрэг болгоход хоёр талын элчин сайдын яам төдийгүй консулын газрууд чухал үүрэгтэй гэд одоо яг энэ агуулгыг ингэж бичсэн байгаа хгүй. Тэгээд ер нь бол те одоо ингэж хоёр улсын харилцааг одоо энэ яг гадаад худалдааг нэмэгдүүлэхийн тулд одоо энэ консулын газар байгуулах хэрэгтэй гэдэг утга агуулгаар яг энэ посто бичсэн юм шиг бол надад харагдсан. За тэгээд Монгол Казакийн хооронд яг иймэрхүү зүйлүүд болсон байна. Тэгээд та хэд маань үүн дээр яг юу гэж бодож байгаа вэ гэдгийг маань хан комент хэсэгт бичээрэй. За дараагийн яригдах сэдэв маань шари буугаатай холбоотой мэдээлэл байгаа. Одоо бараг Монгол улсад шари буугааг мэдгүй хүн бараг байдаггүй ах гэж бодож байна. Би бас яг урд нь энэ талаар бичлэг хийжсэн шүү дээ. Хэрвээ мэдгүй хүн байгаа бол одоо бараг 20-од жилийн өмнө шари бууга Малайзийн улс төрд нөлөө бүхий хүмүүстэй холбоотойгоор охиныхоо амийг бол алдсан хүн байдаг. Тэгээд яг албаар бараг зориудаар охиных нь амийг бүрлгсэн гэдэг нь бол тодорхой болсон шүү дээ. Тэгээд өнөө хүртэл тус шүүх хурал нь яг эцсийн байдлаар шийдээ гаргаагүй ийм одоо нөхцөл байдалтай яваад байгаа. За тэгсэн чинь сүүлд 6 сарын 19-ний өдөр Монгол улсын ерөнхий сайд очрол шари буугааг одоо хүлээн авч уулзаад түүнд 3 өрөө байр одоо бэлгэлж байгаа ийм үйл ажиллагаа бол болсон байна. Баярлалаа. Амар амжилт. Баярлалаа. Тэгээд яг энэ бичлэг болохоор намууцыг хэмээнийхэн одоо сурвалжилж оруулсан байгаа байхгүй юу? Тэгээд яг энэ бичлэг дээр ингээ шари бууга өөрөө ингээ хэлж илээ л дээ. Яг тэр охиных нь амийг одоо авахд оролцсон нөлөө бүхий хоёр хүн бол байдаг. Тэгээд нэг нь болохоор Австралитай ингээ ямар ч одоо ингээ хариуцлага хүлээгээгүй ингээд бол явж идэг. Нөгөө хүн нь Малайзтай бол ингээ байгаа гэдэг талаар л ярьж илээ. Тэгээд яг тэр Малайзтай байгаа гэдэг хүн нь яг улс төртөө нөлөө бүхий хүн яг тухайн үедээ бол байсан тийм хүн байдаг. Австрали байгаа хүн болохоор нөгөө нэг туслахын хамтарч одоо бас ингээд улс төрийн зөвлөхөнд байсан хүн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо асуудлын төлөв хитрхи их явж байгаа. Хитрхи олон жил болж байгаа надад бол өнөхөр амаргүй байна. Одоо хэргийг үйлсэн хоёр хүний нэг нь Австралид амьдардаг. Тэнтгийн эрхчлөөтэй хүн болсон. Нэг нь нутагтаа байдаг. Би өргөдлөө гаргаж зөндөө асуудал болж иж хааныхан зарилгыг гаргуулж цаазын ялыг биеэрдэх ялуу болгуулсан юм. Тэгэхгүй болохоор бүх гэрч дууссан. Энэ маш олон гэрч байсан бүгдийг эзэнгүү болгоод устгаад одоо ингээд юу ч болгосон. Тэгээд энэ хоёр хүн яагаад одоо хүртэл баригддггүй гэдэг нь айгүй ингээд хэцүү шттэ тий. Яагаад гэхлээр одоо Малайзд байгаа нь болохоор би энэ хэргийг ганцаараа хийгээгүй. Бид тэр ингээд хамтдаа хийсэн. Тэгээд тэр хүнийг авчирч иж би ингээд хоригдно гэдэг хариу талбарыг өгдөг. Австралид байгаа хүн нь болохоор тий угаасаа их орондоо очих юм бол баригдана гэдгээ мэддэг учраас буцдаггүй. Тийм болохоор энэ хоёр хүнд ингээд ямар ч арга хэмжээ авсан юм байдгүй бүр юм шудраг бус зүйл бол байдаг штэ. Тэгээд шари бууга бол яг өөртөө байсан бүхний одоо зориулаад охиныхоо тэр шүүх хуралд одоо зориулж ингэж явж исэн насаараа ингээд охиныхоо төлөө тэмцэн ийм мундаг бол байдаг. Тэгээд түүнд эцэст нь Монгол улсын засгийн газраас 3 өрөө байрыг бэлэглэх ийм гайхалтай бас үйл ажиллагаа болсон байна. Нэг бодлоор энэ үйл ажиллагааг бол аль дээр л хийх ёстой байсан. Гэхдээ одоо ингэж хийж байгаад нь би ч гэсэн маш их баяртай байна. 3 өрөө байрыг одоо гардуулж өгье гэж бас таныг ингээ өрсөн. Тэгэхээр энэ өгж байгаа орон сууц бол мэдээж таны алдсан бүхнийг бол нөхөж болж чадахгүй. Таны амьдралд багч гэсэн тус болох зорилгоор би бас танд өнөөдөр энэ орон сууцыг гартуулж өгье гэж одоо өрсөн. Тэгээ Монгол төр бол таны зовлонг одоо бүрэн нэмэлж чадахгүй ч гэсэн таныг бол бас ганцаар ингэ үлдээхгүй. Тэгээ засгийн газар төр зэсэг бол бас хамт байгаа шүү гэдгийг бас илэрхийлж байна. Баярлалаа. Амар амжилт. Баярлалаа.
Одоо манайхаа бүгдээрээ сүүлийн хитэн яг жижигхэн ховж иврүүгөө олоо орж ийн. Тэгэхээр нэлээд драматай зүйлүүдийг бүгдээрээ ярих болно. За хамгийн ихэнд яригдах зүйл гэх юм бол яг мөнх тэмрэлтэй холбоотой мэдээлэл байгаа. За сүүлд яг мөнх тэмрэл найз хүнтэй болоод за тэгээд энэ хоёрын бичлэгнүүд ингээд цэцэгдээд олон хүмүүст хүрээд тэгээд ингээд бөө юм болоод яваад байгаа шүү дээ. Би яг сүүлийн нэг бичлэг дээрээ бас яг энэ мөнх тэмрэлийн найз охиныхын талаар энэ хоёрын бичлэгнийхэн талаар бол ярьж исэн. За тэгсэн чинь энэ хоёрын дахиад нэг оруулсан бичлэг нь Монголын сошиал дээр бас л яг олон хүмүүсийн анхаарал хандалтыг аваад олон хүмүүсэд яриулсан нэг сэдв болсон байгаа. Тэгэд үүнийг нь болохоор мэдээж хэрэг маркетинг гэж харж байгаа хүмүүс байна. Нөгөө талаасаа үнэхээр тэнэг байна тий. Маркетинг байсан ч гэсэндээ үнэхээр ийм тэнэг байж болохгүй гэж харж байгаа бас хүмүүс байна. Ер нь энэ бичлэгнүүдийн комментуудыг уншуулаас нэлээд эвгүй комментууд бол харагдчихсан. За үүнээс гадна яг энэ найз охиных нь Instagram дээрээ оруулсан бичлэгүүд нэлээд одоо хүмүүсийн анхаарлыг татаад байгаа. Яг хамгийн ихэнд яригдах бичлэг нөх юм бол одоо надаа ингэж эрэгтэй хүн хэрэгтэй гэдэг нэг бичлэг нь байгаа байхгүй. За энэ нь яг Instagram дээр нь 387 мянган хүний үзэлтийг бол авсан юм байна. Тэгээд яг энэ бичлэг дээрээ болохоор яг үндэ надад хэрэгтэй зүйл гэдэнгүүтээ одоо ингээл үнэтэй байр, машин, мөнгө гэдэг одоо тэр зүйлүүдийг харуулсан бичлэг нь байгаа байхгүй. Тэгэл хүмүүстэй яг үнэндээ ингээд нэг мөнгөтэй залуутай суух гэж ингэсэн гэх мэтчлэн ер нь тэр комментууд дээр нэлээд одоо энэ эмэгтэйрүү дайрсан комментууд бол харагдчихсан. Мөн түүний оруулсан бас нэг бичлэг нь 588 мянган хүнд хүрсэн байгаа байхгүй. За энэ бичлэг дээрээ болохоор хүн нь таалагддаггүй байгаач мөнгө нь чухал байх үед гэдэг бас энэ бичлэгийг оруулсан байна. Тэгээд 3 дахь бичлэг нь болохоор бас 447 мянган хүнд хүрчихсэн. За энэ бичлэг нь болохоор чиний бодлоор миний дансны үлдэгдлийг өөрчлөхгүй гэдэг бас энэ бичлэгийг оруулсан байгаа байхгүй. Тэгэд эдгээр бичлэг нь бол яалтчгүй маш олон хүмүүст хүрч байгаа гэдэг нь бол харагдчихсан. Тэгэд эдгээрээс нас ингээ харахаар те яалтчгүй олон хүмүүсээс албаар ингэж хандлт авах гэж энэ бичлэгүүдээ оруулаад байдаг юм шиг бол харагдаад байгаа. Тэгээд үүн дээр та хэд манаас юу гэж бодож байгаа вэ гэдгийг маань хаан комент хэсэгт бичээрэй. За дараагийн яригдах сэдв нь боловсрол телевизээр гарч байгаа надтай гэрлэж шоуны 9-10 дугаар ангийн Лүк ТV дээр бол орсон мөлий. Тэгэд орсон өдөр нь бол би яг шууд бол үзсэн байгаа. Яагаад гэх юм бол маш сонирхолтой 2 анги бол гарсан. Яагаад тэгэхээр нөгөө нэг одоо сэтгэл зүйчд маань хүмүүсийг ингээд нийлүүлсэн мааштай энэ 2 хүн ер нь ингэж тохирох юм байна гэд ярилцлагын аргаар, тестийн аргаар судлаад тэгэд хүмүүсийн ингээд нөгөө нэг холбоод шууд ингээд гэр бүл болгоод 20 минут хэлчихсэн шүү дээ. За тэгээд тэгсэн чинь яг 2 хос буюу 4 хүн хоорондоо таарахгүй улмаас бол нэвтрүүлгээ орхиж бол явсан байгаа. Та хэд маань бас яг тус дугааруудыг Лүк ТV-гээс үзээрэй. Эсвэл бас амралтын өдрүүдээр орохоор байгаа. За би тэгээд та нартай яг тус дугаарууд дээр юу гарсан бэ гэдгийг шууд хэлмээргүй байна. Та хэд маань өөрсдөө орж үзээсэй гэж хүсэж байна. Тэгээд яг ганц 2 хоног шипи өгчөдтэй шинэ хосоос орж ирдэг байгаа. Тэгээд надад бол яг тэр шинэ 2 хос нь бол үнэхээр 2 хөрхөн залуучууд бол орж ирж илээ. Яг хоорондоо үнэхээр тохирох юм шигтэй. Бүр яг нэг юм хөөрхөн хосууд шиг бол санагдсан. Үнэхээр хөөрхөн 2 хос бол орж ирсэн. Тэгээд яг сүүлийн хосууд дээр яг тэр нүг хормынхын хувцснаас маш юм өвөрмөц гой хувцс байх шиг надад санагдсан. Ягаад гэх юм бол яг Монголынхоо өв уламжлалыг харуулсан те Монгол үндэсний хувцас өмссөн нь бол үнэхээр юм спешиалтэй маш гоё бол харагдчихсан. Тэгээд яг надад энэ шоу нэвтрүүлгийн хамгийн гоё зүйл нь юу вэ гэх юм бол одоо нөгөө сэтгэл зүйчд маань ингээл зөвлөгөө өгдөг штэ те та хоёр ингээд аим шиг байна гэл зөвлөгөө өгдөг. Гэхдээ яг энэ 2 дугаар дээр хүмүүс тус нэвтрүүлгээ ингэж орхиж явсан энэ байдлыг ингээ харангууд миний бодлоор яг нэг манай Монголын нийгэмдэр сэтгэл зүйчдийг хүмүүс арай өөрөөр ингэж үнэлдэг юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Ягаад тэгэхээр сэтгэл зүйч гэх тэнгуүтэл бүр ингээ яг хүн биш юм шиг хүмүүс айгүй ханддаг юм шиг надад санагдаад байдаг. Яг сэтгэл зүйчтэл ингээ хандчих юм бол шууд ингээл асуудал нь байхгүй болол ингээл айгүй гоё болчих юм шиг
шиг те. Би ч өөрөө яг үндэ тийм хандлагатай байсан. Яг нэг сэтгэл зүйчдэр очиод ингээл яг ингэсэн юм чи яг инг гээл те надаа ингээл бүр шууд зааварчлал ингээд явчих юм шиг ханддаг бол байсан. Тэгтээ яг үнэндээ сэтгэл зүйчээс ингээд зөвлөгөө авнаа, сэтгэл засал хийлийнэ гэдэг нь энийг яг одоо юу гэж тайлбарлах юм бэ? За одоо би жишээлбэл өөрөөрөө нэг жишээ аваад ярихад одоо би магадгүй нэг сэтгэл зүйчээс зөвлөгөө авлаа гэж бодъё л доо те. За тэгэхэд магадгүй манай сэтгэл зүйч маань надад зөвлөгөө өгнө. За бас даалгавар өгнө, дасгал өгнө. За чи яг ийм зүйлийг ингээ хийх ёстой, ийм зүйлийг хийхгүй байх ёстой гэдэг одоо зүйлийг хэлж өгнө шүү дээ те. За тэгэнгүүт би өөрөө тэрийгэ маш сайн сонсож, ойлгож, тэрийгэ би өөрөө ингээ хичээл зүтгэл болгож хийх ёстой байхгүй. Хэрвээ би хийхгүй байх юм бол 1000 тэр мундаг сэтгэл зүйчдэр, сэтгэл засалчлаар очлоо гэд ямар ч үр нөлөө байхгүй. За тэгэхээр би яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхэлэр сэтгэл зүйч, сэтгэл засалчаас гадна тухайн хүн өөрөө маш сайн хичээх ёстой байдаг байхгүй. Тэгэнгүүт манай монголчууд яг тэрийг нь мэддэггүй ч юм уу, ойлгодгүй ч юм уу, өөрөө яг юу ч хийхгүй байж сэтгэл зүйч ингээ муу юм байна гэдэг байдлаар нэлээд ханддаг юм шиг надад харагдаад идэв. Тэгээд яг тус шоугаар тийм биш үү? Одоо тий хосууд өөрсдөө ч хичээх ёстой, сэтгэл зүйч гэсэн ингээ зөв зөвлөгөөгөө өгөх ёстой гэдгийг айгүй гоё харуулж байгаа юм болов уу гэж бол би хувьдаа бодоод байгаа. Яг энэ шоугаар тэр одоо сэтгэл зүйчийн тийм зүйл бол надад харагдсан гэж бодоод байгаа. Нөгөө талаасаа хосын амьдрал ийм амар драматай тий ийм амар хүснэр болдоггүй шүү. Хүн болгон дотроо ингээ өөр үзэл бодолтой байдаг. Хүнсээ цуглуулад ч гэсэндээ тий яг ийм асуудал гардаг шүү гэл яг амьдрал дээр хосууд дээр болдог бодит кейсийг шууд харуулад байгаа юм шиг надад харагдаад байгаа. Гэхдээ би яг энийг нэг шоу нэвтрүүлэг талаас нь бас нэлээд хараад идэм л та. Энэ одоо аль нь тавилттай бол аль нь тавилтгүй бол гэж айгүйх боддог. Гэхдээ үндэ өөрөө тэрийг гаргаж бол мэдгүй байгаад байгаа. Яг энэ тавилттай байна гэж юурсээ хэлж чадахгүй байгаа гэх юм уу? Үнэхээр тавилттай байгаа юм уу? Яг жинхнээсээ болоод байгаа юм уу гэдгийг бол ялгаж чадахгүй. Ер нь л айгүй тийм сонирхолтой байгаад байгаа. Хэрвээ таад маань үзээгүй бол заавал орж үзээрэй. За одоо тэгээд бүгдээрээ яг энэ шоутай холбоотой Threads дээр гараад байгаа ховж юудыг бүгдээрээ ярьцгаая. За энэ нь яасан бэ гэхлээр одоо энийг хүний оруулсан пост байгаа хгүй. За энэ пост нь өөрөө 169 мянган хүнд хүрчихсэн. За ийм хэмжээний хүмүүс хаарчихсан гэсэн үг. За тэгээд үүн дээр юу гэсэн бэ гэхлээр надтай гэрлэж шоуны Батука найз охинтой юм биш үү? Тийм байж энэ шоунд юугаа хийж яваа юм бол тоо. Энэ охинтойгоо өчнөн жилийн өмнө үерхдэг байсан юм байна. Бас салсан 2 хүүхэдтэй хүмүүстээ юу ч болоод байгаа юм гэдэг пост бол орсон байхгүй. За үүн дээр бас нэг зүйлийг хэлэхэд яг 9-р дугаар дээр Батука өөрөө хэлдгэлтэй. Одоо нэг хүслэнтэй ингээд энэ хоёр чихнэр нөхөр болсон байгаа штэ. Тэгээд хүслэнд бас өөрөө хэлж исэн. Би ингээд урд нь гэр бүл зохиож исэн хүүхэдтэй гэдгээ өөрөө бас айгүй шударгаар бол яг энэ дугаар дээр хэлдэгэ. Тэгсэн чинь яг энэ пост нь яг өнөөдөр бас ингэж орж таарсан байгаа байхгүй. За тэгээд хүмүүс яг энэ Батукагийн те эхнэр байх магадлалтай нэг хүний Instagram хаягийг нь зурагтай нь гаргаж ирсэн байгаа. За яг энэ зураг нь болохоор 2018 онд орж исэн зураг байгаа байхгүй. Тэгсэн чинь яг энэ постныхон доор тэр эмэгтэй нь болохоор дүүн юм шүү дээ, дүүн юм шүү гэдэг комментууд бол харагдчихсэн. Тэгсэн чинь бас үүнийг нь дүүн биш юм а гэдгийг нотлох одоо нэг зүйлийг бас яг нэг хүн гаргаж ирсэн бэлээ. Нэг хүн ч гэжтэй яг энэ постыг оруулсан хүн гаргаж ирсэн байгаа байхгүй. За үүн дээр нь болохоор яг тэр хүнийх нь одоо зураг дээр 2024 онд оруулсан зураг дээр нь Батукагийн яг 4-7 хоногийн өмнө буюу 1 сарын өмнө бичсэн комментиг нас гаргаад ирсэн. За энэ комментэн дээр болохоор миний хөөрхөн хайр гингүүтэй нэг зүрх тавьсан комментиг бичсэн байгаа байхгүй. Тэгээд 4-7 хоногийн өмнө гэдэг чинь 1 сарын өмнө гэсэн үг шүү дээ. Тэгээд хүмүүс яг эдгээр зүйлийг ингэж гаргаж ирээд одоо ингэ бөөн драма болж байгаа. Тэгээд би яг энэ эмэгтэйгийнх нь Instagram руу бас ингэ ороод харлаа л та. Тэгсэн чинь яг энэ зураг устгахчихсан юм уу? Эсвэл хүн өөртөө харагдахаар тавьчихсан юм уу? Яг энэ Батукад авахсан тэр зураг бол харагдахааргүй болгоцсон мөлий. Тэгээд Батукагийн энэ комментиг ингэ харсан чинь яг энэ өөрх нь хаяг нь муу юм уу биш юм уу гэд бас ингэ шалах гад ороод харсан чинь өөрийнх нь хаяг нь бол яг мөн байгаа хгүй юу. Зураг нь бас яг мөн байсан. Тэгэхээр ер нь нэг иймэрхүү зүйлүүдийг гаргаж ирсэн байгаа. Тэгээ та хэд маань үүн дээр яг юу гэж бодож байна? Энд дэхтэй бас айгүй сонирхолтой байгаа зү дээ. Магадгүй нэрэл одоо энэ шоунд яг гэж жорсон юм бол эсвэл яг энэ шоунд орж их үеэрээ төр салаад буцаад нийлчихсэн байсан болоо те бас айгүй сонирхолтой. Бас яг үүнээс гадна хүмүүс Instagram дээр одоо өөр хүмүүсийн оруулсан постыг ч юм уу бичлэгийг өөрийнхөө хаяг дээрээ репост хийгээд харуулж болдог болчихсон шүү дээ те. За тэгсэн чинь яг энэ комментэн дээр нэг хүний бас оруулсан коммент байгаа хгүй юу. Тэгээд яг тэр нөгөө нэг 2018 онд оруулсан гэдэг тэр нэг өөр эмэгтэйг ингээд хүмүүс гаргаад ирж байгаа штэ. Тэр эмэгтэйгийнх нь одоо оруулсан постыг Батука өөрийнхөө хаяг дээр репост хийснийг нь бас гаргаж ирсэн байгаа. Харин энэ репост гэтэл 2025 онд гараад иржтэй гэдэг ийм одоо комментиг бичсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр айгүй сонирхолтой байгаа зү тэ. Батука тэгэхээр яг энэ шоунд орж явахдаа магадгүй салчихсан
байсан болов. Тэгээ одоо буцаад нийлсэн болов. Эсвэл шоу нэвтрүүлгэл учраас тэ нэг юм үзэгчдийн хандлт юмыг авах гад батуугаг оруулсан болов ч гэдэг юм уу. Ер нь ингээд маш том асуулт юу нь бол гараад ирсэн юм шиг санагдсан. За хамгийн сүүлд яригдах сэдв маань маш жижигхэн мөртлөө маш сонирхолтой сэдв байгаа буюу Немо, Эмили хоёр маань буцаад нийлсэн байж магадгүй гэдэг зүйл бол гарч ирсэн. За үүнийг нь бас л яг нэг контрец дээр оруулсан байгаа байхгүй. За энэ хоёр буцаад нийлсэн юм шиг байна гэдгсэн чинь хүмүүс юу яриад байгаа юм бэ ингээд салцсан штэ гэл ингээд шаагалтал бахан комент бичсэн байгаа байхгүй. За тэгсэн чинь би нэгээ буцаад Instagram дээр дагцсан байна. Тэгээд хамтдаа хийж исэн бичлгүүдээ буцаад гаргаж ирсэн байна гэл тэгсэн. Би бас шалах гад орж харлаа л да. Тэгсэн чинь нэрэл Instagram дээр би нэгээ фоллоу хийчихсэн. За тэнгүүтээ хамтдаа хийжсэн бичлгүүдээ айл нь өөрсдийнхөө Instagram хаяг дээр гаргаж ирсэн билээ. Яг саяны нөгөө нэг лайв хийгээл ингээл бөө юм болж исэн божигжсэн өдрүүд байгаа штэ тий. Яг тэр өдрүүддээ тэр бичлгүүд нь бол байхгүйсэн бохгүй. Тэгсэн чинь одоо дахиад гаргаад ирсэн билээ. Тэгэхээр юу гэж харж болох вэ гэхлээр энэ хоёр маань буцаад нийлсэн байх нэлээд магадлалтай. Гэхдээ яг өөрсдөө аль биесээр хийлж зарлсан юм бол байхгүй байгаа. Энэ мэдээлэл маань баг батлагдсан юм байна манайхаа. Яагаад тэгэхээр Эмилиа нэг пост оруулсан байгаа хгүй. За энэ постн дээрээ чи хөөрхөн шүү за хайртай шүү гэд бичсэн чинь доор Немо хинтээ ингэж хөөрхөн яриад байгаа юм бэ гэдэг одоо комментиг үлдээсэн байгаа хгүй юу. Тэгэхээр ер нь л тодорхой болчлоо гэж бол харж байна. За ингэж манайхаа та нартай энэ удаагийнхаа бичлэгээр иймэрхүү драмануудыг ярьж өглөө. Тэгээд таад маань энэ хүртэл үзсэн бол юу хийх юм мэдж байгаа. Лайк дараарай. Тэгээд хэрвээ таад маань subscribe одоо хүртэл дараад байгаа бол заавал дараад хүрээ манайхан. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцагаая хөр хүмүүс минь түр баяртай.